Empop Entertainment News-ийн язгуур урлагийн булангаар янзын сайхан мэдээллийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний хөгжмийг цахилгаан хөгжмөд хослуулан галзуу сайхан нэгэн тоглолт бэлэн болох гэд энд бэлтгэлээ хийж байна. Одоо та бүхэн сонирхуулъя за. Үнэхээр гоё. Яаж дуурайд байна энэ яста ямар гоё юм бэ? 5 хөгжим байгаад байна уу та? Тий, маш сонирхолтой сайхан аялгауг та бүхэндээ багагаар хэсгээс нь сонирхууллаа. Эвэр бүрэг ёочнтой яг л орчин үеийн цахилгаан хөгжим шиг дуургаж бас болт юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Тий, ерөнхийдөө манай үндэсний хөгжим маань өөрөө их баялаг. Тэгээд ямар ч урсгал чиглэлээр тоглох боломжтой. Тийм тэгээд энэ удаагийн тоглолтын дээр бид нар бас их гайхалтай сюрпризүүдийг барьж байгаа. Бас Монголд төдийгүй бараг шахуу дэлхийд анх одоо энэ бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр тоглож байгаа нэг шинэлэг хэлбэрийн тоглолт болох гэж бодож байна. Ястаа нэг ус бостол гэдэг шиг гайхалтай гоё мэдрэмжийг төрүүлж штэ. Энэ бархуу маань солируулж байна те. Яа! Сайн уу? Сайн байна уу? Баярлалаа. Энэ дотроос жинхэнэ солируулж амар гоё харагдчих штэ. За тэгэхээр энэ 3 сарын 18-нд 5 өнгө нэртэй тоглолт маань болох гэж байна. За тэгээд яг ямар аялгуунууд тоглож байгаа вэ? Юугаараа үнэхээр гайхалтай тоглолт болох болоо? За 5 tons 5 өнгө гэдэг нэртэй тоглож байгаа. Ер нь бол үндэсний хөгжмөндөр одоо гадаадын мэрэгжлийн ч бай сонгодог бүтээлүүдийг хамгийн гол хүн болгоны нэмэгдэг алдартай бүтээлүүдийг тоглож байгаагаараа онцлог болж байгаа тоглолт. Тийм. Нэг л удаа тоглох уу те? 3 сарын 18-нд. Би нэг удаа л тоглох гэж байна. Хаан тоглох юм бэ? Энэ болохоор манай Нээслэ Улаанбаатар чуулгын байр дээр. Яа, чуулга дээр галзуу ганц тоглолт болох нь дээ. За сая энэ өөрөө чи яг энэ тоглож исэн чи төгөлдөр тоглоод байгаа юм шиг сонсогдсон шүү. Бас зөв юм байна те. Тий яг ингээд зөв бичээл зөв найруулаад одоо цахилгаан хөгжмөнтэй зөв бичээ зөв найруулах юм бол үнэхээр одоо гоё хосолж чадж байгаа юм л да тэгээ тий. Энэ хөгжмийг тэгээд хэн дэглэж найруулж байгаа юм бэ? Энэ юу шүү дээ. Манай чуулгын хөгжимчин одоо хөгжмийн продюсер хөгжмийн зохиол Чинбат гээд сая эвэр бүрээ тоглож ирсэн манай залуу бүх зохиолуудыг одоо найруулж одоо юм гайхамшигтай юм хийж байгаа. Чимка чи ярлаг юм бэ? Ер нь чамаас яриа авах байлаа. Тий. Чамка би чиний хажуунаас холцсондоо үнэхээр бас хөлцөлөгч. Яаж ингэж найруулж байна бэ? Айгу ингэ сонссон чи их гоё мэдрэмж төрж шүү. Тий. Ерөнхийдөө энэ миний бас олон жилийн өмнө бодож исэн бодол манай одоо. Тэгээд энийг яг энэ бодож исэн бодлоо яг хэрэгжүүлсэн. Энэ нодлон өнгөрсөн 2016 онд яг энэ 5 tons гэдэг тоглолтыг яг тоглосон баг. Яагаад тэгэхээр бид нар одоо үндэсний хөгжмөөр ардын дуу тоглодог гэсэн бол бид нар энэ орчин үетэйгээ бас хөл нийлж алхаж энэ орчин үеийн гадаадын болон дотоодын зохиолуудыг хэм хэмлэгийг нь арай илүү сонирхолтой хэлбэрээр хүргэхийн тулд энэ хөгжмийн найруулгуудыг хийсэн байна. Хөгжмийн найруулгууд чинь сэтгэл чилэх ямар ч тийм зав өгөхгүйгээр сэтгэл зүрхийг догдлуулахаар найруулсан байх шүү. Бас за ингээд энэ ямар хамтлаг бас энэ тоглож ирсэн бэ? За энэ бас манай Улаанбаатар чуулгатай хамтардаг фикс хамтлаг байгаа. Амьд хөгжмийн хамтлаг бас байгууллагатаар бас 5 жил шахам болсон. Мэргэжлийн хөгжмөчдөөс бүрдсэн юм хамтлаг байна. 3 сарын 18-нд гайхалтай сайхан мэдрэмжийг үзэгчтэй аваарай. Улаанбаатар чуулга руу зориорой. Тайз нь гоё, тоглолт нь гоё, найруулга нь гоё, залуучууд нь бүгдээрээ бас гоё. За ингээд ганцхан л удаа тоглох уу? Ер нь ганцхан удаа тоглосон. Тий. Ер нь бид нар бас 2-3 өдөр тоглоё гэж бодож байсан. Тэгээд бас энэ сартаа бас магадгүй энэ сарын төгсгөлөөр юм уу эсвэл дараа сарын ихээр бид нар бас нэг өөр тоглолтыг
төлөвлөгөөтэй явж байгаа. Тэрийг бас үлдээх хэрэгтэй. За тэгээд үндэсний хөгжим маяг зөвхөн үндэсний хэмжээнд тоглодгүй юм байна шүү үзэгчтэй. Орчин үеийн захилгаан хөгжмөдтэй хавсарч нийлж бас үнэхээр өөр өнгийг бас үүсгэж гардаг гайхалтай баялаг хөгжимтэй арт түмэн шүү бид нар. За тоглолтод нь амжилт төсөе. За баярлалаа. Та бүхэн манай тоглолтыг хамтран ирж бүжиглж дуулаарай. Тийм ээ, тэр бол 3 сарын 18-нд Улаанбаатар чуулгыг зориорой. Amp of Entertainment-ийн язгар үргэлжлэгийн болон хүрлээ.